Royal News мэдээллийн хөтөлбөр. Сайн мэцхан үзэгчдээ Royal News мэдээлэл хөтөлбөрөөр хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Royal News зорилготой Улаанбаатар. Хөтөлбөр зорилготой Улаанбаатараар эхлэж байна. Монгол Улсын гадаад хэргийн сайд Пүрвсөрөн Японоос Монгол Улсад сугаан онц бөгөөд бүрэн эрхлэлчин сайд Шимүзэ нар өнөөдөр нот бичигт гар үсэг зурлаа. Энэ нь Японы Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,200 сая төгрөгийн Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл за мөн 3,100 сая төгрөгийн үнийн дөв бүхий төслийн бус буцалтгүй тусламж хэрэгжүүлэх юм байна. За эхний нот бичиг бол Японы Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,200 сая төгрөгийн үнийн дүнтэй Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл наривчлсан зураг боловсруулах төсөл юм а. За Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлснээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг барих юм, эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг хамт цогцоор нь шийдвэрлэж байгаа бөгөөд манай улсын иргэд эмнэлгийн өндөр түвшний үйлчилгээг дотооддоо авах боломж бүрдэнэ гэлээ. За уг эмнэлэг баригдсанаар Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээг шин шатанд гаргах чухал түлхэлц олно гэдгийг албаныхаа үзэж байна. Японы Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 141 сая йен буюу 2,200 сая төгрөгийн үнийн дүн бүхий Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийн наривчлсан зураг боловсруулах төсөл мөн 200 сая йен буюу 3,100 сая төгрөгийн үнэ бүхий төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай хоёр орны засгийн газрын хоорондын солилцох нот бичгүүдэд миний бие Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн өнөөдөр гар үсэн зурсандаа баяртай байна. Монгол-Японы сургалтын эмнэлгийг барих төслийг хэрэгжүүлснээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг түүнд ажиллах өндөр түвшний боловсон хүчний хамт цогцоор нь шийдвэрлэж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын иргэд эмнэлгийн өндөр түвшний үйлчлэгээ дотоод авах боломжтой болох юм а. Уг эмнэлэг баригдсанаар Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчлэгийг шин шатнд гаргахад чухал түлхэж болно гэж үзэж байна. Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих энэ эмнэлэг манай эрүүл мэндийн салбарын хөгжил, бусад зүйл төдий хэмжээгээр нэмэр болох. Төдий хэмжээгээр өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын чадвар, чанар бүтэмжийг сайжруулахад чанарын гэж хвшил өөрчлөлт оруулах юм эмнэлэг л болж байна. Өнөөдөр гар үсэг зурж байгаа нэмэлэг 17 оны 10-11 сар гэхэд бид хөтөлбөрийг гардаж авна. Энэ мэдээж энэ эмнэлэг хамгийн сүүлийн үеийн технологи, оншилгоо эмчилгээний технологи, багаж тоноогдсон бүрэн тонорлогдсон ийм эмнэлэг байх юм аа. Тэгэхээр мэдээж энийгээ дагаад манай эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн чанар, мэдлэг, ур чадвар төдий хэмжээг нэмэгдэнэ л гэж ойлгож байна. За 3,100 сая төгрөгийн төслийн бус буцалтгүй тусламжийг олгож байгаа юм байна. За энэ удаагийн тусламжаар Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа Косын загварын технологийн дээд сургуулийн сургалтанд шаардлагатай хичээлийн тоног төхөөрөмж авахар төлөвлөж байна. Ингэснээр манай улсын инженерийн салбарын шинжилгээг түрэгтгэх, оюутнуудын сурах нөхцөлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад чухал ач холбогдолтой болох юм байна. Одоо манад нэгдэж байгаа 3 косинд бол 10 дугаар ангийн хүүхдүүд эцэж орж байгаагаар онцлогтой. Тэгээ 5 жил сураад бакалавр та дүүцсэн цолыг авдаг. Нэгүгээр хэлбэл одоо 12 дугаар ангиа төгсөөд их сургуульд орохоос 9 дугаар ангиа төгсөөд косинд ордог ийм систем байгаа юм л. Тэгээд аль болохоор бага наснд нь техниктэй ойртуулах, аль болохоор бага наснд нь технологитой ойртуулах, зохион бүтээх ажилдаа ойртуулах энэ үйл ажиллагаа бол их сайн инженерийг бэлтгэдэг юм аа. Тэгээд бид бол Японы хөтөлбөрийг Японы косины нийгэмлэгээс одоо авж байгаа. Дээр нь бол технологийг авж байгаа. Дээр нь багш нарыг нь бас авж байгаа. Мөн өнөөдрийн энэ шийдэгдэж байгаа буцалтгүй тусламжаар бол лабораторийн тоног төхөөрөмжүүдийг авж байгаагаар их онцлогтой. Тэгэхээр бид хамгийн орчин үеийн инженерийг бэлтгэдэг лабораторид өөрийнхөө инженерүүдийг бэлтгэх болсондоо бол маш их баяртай байна. За Японы Улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламж Монгол улсыг зах зээлийн эдийн засаг шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, манай орны эдийн засгийн бүцийг сайжруулах болон гадаад худалдааны алдагдлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн гэдгийг онцолж байна. Өвлийн дунд цар болж хүйтний эрч чангарч байна. Ийм үед хүний амь нас эрсдэж осгож амнасаа алдсан дуудлага цөөнгүй ирдэг байна. За гол төлөв арх хэтрүүлэг хэрэгснээс болж осгож амнасаа алдах, эрүүл мэндээр хохирох явдал гарч байгаа юм байна. За хүйтний улиралд гудамжинд осгож хөлдөж амнаас эрүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байна. За 11-р сарын дундаас 12 сарын байдлаар архи согтуурал хундаа хэрэгэлсэн үедээ осгосон 11 тохиолдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Үүн дотроо 2-3 хүн осгож амнасаа алдсан хэргийг шалгаж байна. За архитын согтуурсны улмаас гэмт хэрэг үлдэх, гэмт халдлагад өртөх
явдал бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзэлсэн хэвээр байна. Осголтын тал дээр бол 11 сарын дундаас 12 сарын эхний хугацаанд бол нийтдээ бол 11 тохиолдлыг цагдаагийн байгууллага бүртгэн авч шалгалтын ажиллагаа маань хийгдээ явагдаж байна. Эндээс бол ингээд шалгалтын ажиллагаа хийгдээд ингээд явагдаж байгаа хэрэг архитектурал хундааны зүйлийг хэрэгэлсэн үедээ оцгож амь насаа алдсан 2-3 тохиолдлыг цагдаагийн байгууллага бүртгэж шалгасан байна л да. Тэгэхээр өнгөрсөн жилийн хугацаанд бол энэ архитектурал хундааны зүйлийг хэрэгэлсэн үедээ оцгож амь насаа алдсан, эрүүл мэндээр хохирсон юм тохиолдлоос нэлээдгүй гарсан. Энэ дээр цагдаагийн байгууллага тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бас сэрэмжлүүлэлтүүдийг бол энэ арт иргэдэд өгж исэн. Энэ жилийн тухайд бол бас энэ архитектурал хундааны зүйлийг хэрэглээд энэ эндих осолдох энэ асуудлаас иргэд маань өөрсдөө урьдчилан сэргийлээч. Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмтрийг зөрчлөөс урьдчилан сэргийлж чиглэлээр бол эргүүлж шалгалтын тоогийг нэмлээ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай энэ яг баярын үеэр дээр бол ажиллана. За гол төлөв архитектурал хундаа хэтрүүлэн хэрэглэснээс болдог учраас хаяа балгачдаг нэгэндээ хамжиргаатай байхыг сануулхад илүүдэхгүй. За үл болохоор л осгож өгдөг гэж ойлгож болохгүй. Та бүхэн энэ тэнд архиуд цогцсон байдалтай хүн тааруул хүрээд өгөх боломжгүй бол цагдаад мэдэгдээд тус болвол хүний амнаас эрсдэхгүй байх магадлал байна. За түүнчлэн 103 тосгосон бэрдсэн дуудлага олноор ирэх болжээ. За тиймээс иргэд аж ахуй нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэж нэгэндээ шаардлага тавьж за шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явахыг цагдаагийн байгууллага сануулж байна. За түүнчлэн бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ. Зорилгоос буцах цам мянга байхад харин түн рүү хөдлөх цам ганцхан байдаг. Мод